Колизеум дэх харгас дулаан, мартагдашгүй айконик сценүүд, хизээч үл мартагдах алдартай хөгжим. Энэ бол 2000 онд нээлттэй хийсэн Ридли Скотт найруулагчийн Гладиатор кино. Өдгөө 24 жилийн нүрийг үзэж буй энэхүү кино сиквел буюу дараагийн ангиа саяхан өгсөн. Харин энэхүү домогт бүтээлийг бараг хүн бүр үзэн гэхэд буруудахгүй байх. Хэдийгээр түүхийг говьлсон алдаатай гих шүмжлэлийг дагуулдагч энэ кино нь өөрөө түүхэн цаг үед өрнөж буй фикшн гэдгийг ойлгох нь зүйтэй. Гисэдэж Гладиатор кино тухайн цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн нөлөө бүхий хүн бүрийг байлдан дагуулсан кино болж чадсан. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ энэхүү киноны талаар нэмээд гол болон эсрэг дүрүүдийг харьцуулан тайлбарлацгаая. Гиснээс Ара Спарклинг ус цоошин савлгаатай болж шинжлэгдсэнийг мэдсэн үү? Энэхүү ус нь химийн гаралтай сахар орлуулагч ашигладаггүй, байгалийн стевиа навчаас гаргаж авсан хамгийн эрүүл сахар орлуулагч ашигладаг ус юм. Тиймээс сахартай будагтай ундааны оронд олон төрлийн амтны сонголттой Ара Спарклинг ус хамгийн эрүүл, хамгийн зөв сонголт байх болно. Та бүхэн Ара Спарклинг ус авуугаад бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй. Энэхүү бүтээлийг одоо иргэн харахад бокс офисын хувьд тухайн жилийнхэн хоёрт жигсэж Оскар болон бусад аварцуудаас хамгийн том шагналуудыг түүсэнгээд маш том амжилттай. And the Oscar goes to Gladiator. Гэвч кино зохиолоос эхлээд зураг авалт, пост продакшн гээд маш олон эмх замбраагүй асуудлуудыг дагуулж байсан түүхтэй. Киноны үндсэн зохиолч Дэвид Франзони хамгийн анх Daniel P. Mannix-ийн Those About to Die гэх зохиолоос санаагаа авсан гэдэг. Энэхүү санаагаа DreamWorks Pictures танилцуулан батлуулж, түүнийг нь Ridley Scott найруулахаар болж байсан түүхтэй. Гэвч киног бүтээхэд тэмч тардан замыг туулаагүй. 1998 онд Дэвид Франзони болон Джон Логан нар кино зохиолын 2 дахь драфтыг дуусгаж, түүнээс 3 сарын дараа зураг авалт эхэлж байсан. Гэвч тухайн үед киноны зохиол хэтэрхий түүхий, дутуу дүлмэг байсан ба үүнийг нь чожим Russell Crowe ярьсан байдаг. Was it true that there was only like 25 pages of a script for Gladiator? That sounds absurd to me. How do they go into a production with 26 pages? Well, they didn't know that. What do you mean they don't know that? Well, the studio think they have a script. Right. Right. And other producers think they have a script. But when Ridley and I sat down together and we went through it page by page and we marked stuff that made no sense or that was silly. That you whittled it down to 26 pages. Yeah, it might have actually been 22 now that I think about it. Зураг авалтын үеэр зохиолыг олон дахин засч, өөрчилж, түүнээс нь болж зураг авалтын тов төлөвлөгөөний дагуу явж чадахгүй байдалд хүрсэн гэдэг. Бүр кино зохиолд байхгүй олон зүйлсийг киноны жүжигчид зураг авалтын үеэр өөрсдөө импровайз хийж, гол дүрийн жүжигчин Russell Crowe хүртэл зохиолд гар бие оролцож байсан гэдэг. Үүний хамгийн том жишээ бол Maximus-ийн алдарт хүч чадал ба нэр төр гих үг. Strength and honor. Strength and honor. Commodus-ийн энэ лайныг Joaquin Phoenix өөрөө зохиож, нэмээд Maximus-ийн гэрээ тайлбарлаж буй хэсэг гэх мэт. Зохиолд Maximus-ийн ярьдаг шиг дэлгэрэнгүй тайлбар байгаагүй ч жүжигчин Russell Crowe Австрали дахь өөрийн гэрээ төсөөлөн тэрхүү тайлбарыг хийсэн гэдэг. My house is in the hills above Trujillo. Very simple place. Pink stones that warm in the sun. Kitchen garden that smells of herbs in the day. Ядаж байхад Proxima тоглосон жүжигчин Oliver Reed зураг авалтын үеэр хорвоогийн мөнх бүсийг үзүүлж зохиолд өгөх ёсгүй байсан ч дахин өөрчлөлт оруулан зассан гэдэг. Энэ мэтчлэн зураг авалтын өдөр бүр яг л холион бантан мэд эмх замбраагүй, хөл толгой нь олдохгүй, маргааш ихэд зохиол хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй, маш хүнд нөхцөлд энэхүү бүтээл бүтсэн юм. Бүр нэмэлтээр William Nicholson гэх зохиолч орж ирэн Maximus-ийн дүр дээр томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Энэ нь Russell Crowe огт таалагдаагүй бөгөөд түүний бичсэн диалогийг хог нов шимэн дуудаж байсан гэдэг. Гэвч тэрхүү хог мэт диалогуудыг маш сайн мэтэр уншиж чадсан гайхалтай жүжигчин гэж Russell Crowe өөрийгөө багтсан байдаг. Энэ мэтчлэн Gladiator киноны зохиол зураг авалттайгаа уралцаар арай гэж бүтсэн түүхтэй. Үүн дээр нэмээд 2006 онд хөгжмийн зохиолч Hans Zimmer Gladiator киноны iconic хөгжмөөрөө Gustav Holst гэх хөгжмийн зохиолчийн бүтээлийг хулбарсан гэх шалтгаанаар шүүхэд хүртэл дуудагдаж байсан. Гэвч үүнийг шүүх хурлаас гадуур зохицуулж энэ асуудал шийдэгдсэн юм. Энэ мэтэр маш олон асуудал Gladiator киног тойрч байсан ч мундаг найруулагч, чадварлаг жүжигчид нэмээд маш сайн баг бүрэлдэхүүний ачаар 2000 оны хамгийн шилдэг кино болж чадсан билээ. Gladiator кино нөөрэ 1960-аас 1980-ад онд маш алдартай байсан эпик кино, орчин цагт ямар хэрэгтэй байсныг мэдрүүлж, түүнээс хойш Sword and Sandal жанрын бүтээлүүд хэсэгтэл гарах болсон. Тухайн жилийнхэн Оскарын наадмаар 12 төрөлд нэр дэвшснээс шилдэг кино, шилдэг visual effect, шилдэг sound, шилдэг хувцас дизайн хамгийн их хил ам хийж байсан Russell Crowe шилдэг эрэхтэй гол дүрийн жүжигчнийг хүртэж чадсан билээ. And for anybody who's on the
downside of advantage and relying purely on courage, it's possible. Thanks very much. Тэгвэл киноны гол дүр Максимус, гол эсрэг дүр Коммодус нар кинонд үйл явдлын хувьд, дүрийн характерын хувьд ч эсрэг тесрэг байж киног улам сонирхолтой болгож чаддаг. Кино ерөнхийдөө эртний Ром, хаан засгаас бүгд найрамд тус руу шилжихийн өмнөх үеийг харуулна. Коммодусын тушаалаар эхнэр хүүхдээ алдсан Максимус өөрт байсан бүхнээ алдаж гладиатор босноор гэр бүлийнхээ өшөөг авахар явж буй өшөө авалтын түүх юм. My name is Maximus Decimus Meridius, commander of the armies of the North, general of the Felix Legions, loyal servant to the true emperor Marcus Aurelius, father to a murdered son, husband to a murdered wife, and I will have my vengeance in this life or the next. Эзэн хаан Маркус Аурелиус Ромыг хаан засаглалтаа бус ард иргэдийг төлөөлөх сенатор дүрдүүлсэн бүгд найрамд ухуус болохыг хүснэ. Тиймээс өөрийн заламжлагчаар төрсөн хүү Коммодус бус итгэлт жанжин легионуудын удирдагч Максимусыг сонгож гэрээсэлдэг. Хүсэн хүлээж байсан зүйлээ сонсоогүй Коммодус эцгийгээ хорохын өмнө түүнтэй инхүү ярилцдаг. You wrote to me once, listing the 4 chief virtues: wisdom, justice, fortitude, and temperance. Энэ бүхэн Коммодуст байгаагүй. Харин эсэргээрээ Максимуст энэ бүх чанар байсан юм. Ямар ч хүнд хэцүү үед зөв шийдвэр гаргах мэрэгэн ухаан. Эзэн хаандаа хайртай хүмүүстэй үнэнч шударга байдал. Бүхнээ алдсан ч түүнийг давж гарах хатуужил. Боол босон ч гладиаторын замналаар явж хүнд хэцүү тулаануудад орсон ч бүхнийг өөрийн удирдлагадаа авч үйлдэл бүрээ зэгнэх асар их төсвөр төвчээр. Энэ түүний дайндч бай. Гладиаторын тулаандч бай орохын өмнө үргэлж газараас шороо атхан алгандаа өрхөөс харагдана. Тэрээр хүссэндээ өрхийн тулд шууд болон шууд бус утгаар гараа бохирдуулахаас айдаггүй. Өөрөөр хэлбэл хэний ч өдөөс сүрэн зогсох эр зоригтой. Ер нь бол Максимус монголчуудын ярьдгаар жинхэнэ эр хүн. Орчин үеийн хэлгээр бол жинхэнэ альфа эр. Сая дурдсан чанаруудаас гадна олон толоо юм яриад байхгүй ч эргэн тойрны хүмүүсийн итгэлийг хүлээж аль хэдийн удирдагч манлайлагч нь болчихсон байдаг. Киноны хөгжилтэй хөнгөн хэсэгчлээ Максимусын төрх хил болж амь насны аюултай байдалд байхад хордуулсан байж магадгүй хоолыг хааг нь амсаж буйгаас түүнд ямар үнж гэдгийг харуулдаг. Харин нөгөө талд Коммодус үзэн ядмарч гэлээ маш их өрөвдөлтөд дүр. Эцгийнх нь өсч байсан дөрвөн чанар Коммодуст байгаагүй ч өөр чанарууд түүнд байсан. Ambition. That can be a virtue when it drives us to excel. Resourcefulness, courage. Perhaps not on the battlefield, but there are many forms of courage. Devotion to my family. To you. But none of my virtues won your list. Магадгүй түүний чанарууд удирдагч болоход тохирохгүй байж болно. Коммодус эзэн хаан болохыг хүссэн ч удирдагчийн эрдэм түүнд байхгүй тул хаан ширийг заламжилж чадаагүй. Харин түүнд арга зээл, усгоодох, амиа зогоох эрдэмүүд байсан. Гэхдээ Маркус Аурелиус сайн эзэн хаан байсан ч сайн эцэг байж чадаагүй. Хүүгийнхээ байгаа чанаруудыг үнэлээгүй. Өөрөөр түүнийг хайрлаагүй. Түүнийг хангалттай хайрлаж чадсан бол тэдгээр дөрвөн эрдмийг сурах байсан байж магадгүй. Эцсийн эцэст Коммодус ердөө хайрлагдахыг хүсэж байсан. Харин тэрхүү овсгоотой, залжин байдлаараа Коммодус өөрийн эрх мэдлийг олж аван өөрөөс нь өшөө авахар ирсэн Максимустай тэмцдэг. Харамсалтай нь Максимус хүрээлэл бүртээ хүндлэлийг хүлээн авдаг бол өөрийн хүчээр эрх мэдлийг олж авсан Коммодусыг ард иргэд болон сенатууд тэмж таатай хүлээж авдаггүй. Үүнээс л энэхүү хоёр дүрийн ялгааг харж болохоор. Маркус Аурелиус хүүгээ үнэлээгүй, үнэт зүйлийг нь олж хараагүй тул түүнийг аратан болгож хуургасан юм. Хэдийгээр түүнд Максимус шиг чанарууд байгаагүй ч түүний эсрэг тэмцэхэд эзэн хааны эрх мэдэл тус олсон юм. Энэ бүхэн Коммодусыг кино урлагт хамгийн их үзэн ядагдсан эсрэг дүр болоход хүргэсэн бизээ. Тэгвэл энэхүү гайхалтай бүтээлийн 2 дугаар анги бүхэл бүтэн 24 жилийн дараа Ridley Scott өөрөө найруулан гаргаж байна. Энэ сарын 22-нд нээлттэй хийсэн бөгөөд яг одоо кино театруудаар гарсаар байгаа юм.
Үннийг хэлэхэд 24 жилийн дараа шинэ анги нь үргэлжлэн гарна гэж хэн ч төсөөлөөгүй бизээ. Гэтэл зөвхөн 2 дугаар ангиарч зогсохгүй. 3 дугаар ангийн хөгжүүлэлтийг Ridley Scott алидийн эхлүүлчихсэн бөгөөд 2 дугаар ангийн амжилтаас бүх зүйл хамаарна гэдгийг мэдэгджээ. Харин та бүхэн Gladiator 2-ыг үзсэн бол сэтгэлдээ хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.